DJ чи ер нь бол DJ Joker гэсэн үг байна. Алиа салбартаа л гэсэн үг юм бол. Нэг хэсэг Этеон дээр нөгөө монгол хүмүүс оруулахгүй гээд айгүйх баг бичиж наацсан байдаг ус. Тэр яг яагаад тийм болсон юм? Тийм шүү дээ. Амар өрмөц. Жохон хориотой гоц болсон тий. Залуу артистууд бас солонгосоор тоглолт хийгээд гээд нэлээд согтуу тий халамцуу дуулаа гэдэг дуулахаараа хитгэн дуулаад явчихдаг. Тэгээ нөгөө DJ-нүүд үнэлэг тэрийг гарыг нь авч чаар шингээр хүмүүсийн нэлсэн хүмүүсийн шоуд өнгөрүүлдэг гэдэг чинь ийм юм хийж ордог. Яг VF өрөөнд дотор л энэ бүх юм болдог шүү дээ. Тэгээ нууц өрөөнд ууж байгаа тэгэл. Тийш чи DJ мөн бишээс юм уу? Яаль л тэгэл хийдэг гэсэн юм ингээд. Сингл хүмүүс ч арай нэг өөр харагддаг байхгүй. Хараач хөдөлгөөнтэй тий. Ингээл амар хурд хөдөлгөөтэй байхгүй. Өдөө цагаар би мэдээ үзээс. Сайн байцгаана уу? Солонгост монголчуудын подкаст Necast энэ удаагийн дугаарыг та бүхэндээ хүргэж байна. За өнөөдрийн зочноор Солонгос улсын гавьяат шоучин. Солонгос улс дахь монголчуудаа бас тоглолт уран сайхан тоглолт ивентүүдийг зохион байгуулдаг DJ NASA гэдэг хүнийг урьж оролцуулсан байна. Сайн байна уу та? Оо сайн байна уу. Намайг тэгээд нэвтрүүлэгтээ оролцуулсан баярлалаа. Намт тална. Та болохоор 15 жил DJ хийж байгаа гэсэн. Тэгээ өөрийгөө бас манай үзэгчдэд дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Өө тий би Солонгос ирээд DJ-г сурсан. Тэгээд тэгээ одоо хүртэл яг тууштай зогсохгүйгээр яг одоо хүртэл явж байгаа. Байнга зогсоосаагүй. Байнгын DJ дээр ажиллаж байгаа DJ. Анх Солонгос хэдэн онд ирсэн бэ? Яг ямар зорилгоор анх иржсэн бэ? Анх 2010 онд иржсэн байхгүй. Тэгээ одоо чинь 15 жил болчихлоо. Тэгээд нөө анх яг гэрээгээр иржсэн Солонгост. Тэгээл гэрээр ихлээл DJ болсон ч өөрөө төсөөлөөг. Тэгээд анх тэгээл нэг шинэ жил болоод тэн дээр нэг юм хөгжин дээр компьютер даяа тавьж байвал гэсэн чинь болоод байгаа юм шиг тал. Тэгээд мэдрэмж байгаадсан байхгүй. Тэгээл яг тэрнээс яг үүсэлтэй байхгүй. DJ гэдэг хүн маань ямар хүн байд юм бэ? Юу ийд юм бэ? DJ гэдэг болох нь дотор нь олон жанр байгаа л та. Хай зохиодог байж болно те. Хоёр дуу ингээд хойлоод микслэн гэсэн үг шүү дээ. Яг гоё зүгээр явж байгаа дуу аягүй гоё болго темпт болгож өгдөг. Тэгвэл хахан хүмүүс анзаарахгүй мөртлөө хэмнэл нь бүр гоё болж өгдөг те. Дууг одоо найруулдаг гэсэн үг байхгүй шууд амнаараа. Битик гэдэг нь юутай хооронд холбож тоглодог ч юм уу. Тийм байна. Тэгээд DJ чи ер нь бол DJ Joker гэсэн үг байхгүй. Алиа салбартаа л гэсэн үг байхгүй юм бол. Бүх юмд хуурч чаддаг те. Яг утга нь бол DJ Joker байхгүй. Тийм. Өөр болохоор DJ юу дуу зохиодог DJ юу эсвэл бэлэн дуун дээр ажилладаг DJ юу? Би бол ая бас хийдэж штэ. Тийм үү? Хийдэг. Ямар төрлийн ая хийх вэ? FL програм дээр ая хийдэг нөгөө нэг би болох нь house энэ хипхоп house дээр холдог байхгүй. Одоо Солонгослоор өөрөө голтуу хаагуур энэ ажиллаа хийж байна. Итван дээр ер нь л анх Итван дээр сурсан. Тэгэл одоо тэгээ Итван дээр ажиллаад. Итванд өөрийн клубтэй юм уу? Эсвэл зөвхөн хамтарч ажилладаг юм болов? Өмнө нь болох нэг ингээд байнга ажиллажсэн. 7-8 жил бараг ажилласан баха. Тэгээд тэрнээс хойш нэг газар яг ажиллаж байсан. Тэгээ одоо болох нь өөр бааруудтай ингээд нэг хийх үдний хийгээд одоо намаа өөрөөл би очиж тоглолдог ч юм уу те. Тэгтээ бас өөр хотуудаар бас Солонгос баар бас очиж урилгаар тоглож байгаа. Монголын одоо энэ шоу ертөнц гэж ер нь хэлж болох уу? Урлаг гэхүү шоу ертөнц гэж хэлэх. Ер нь бол урлаг айл нь адилхан л да. Гэхдээ ер нь шоу ертөнц. Шоу ертөнц гэлжүүл би нэг ад үзэхдэггүй өстэй тий. Шоу ертөнц болохоор Монголын шоу ертөнц, Солонгосын шоу ертөнц ер нь юу хэр ялгаатай байна? Юугаар ялгаатай вэ? Миний бодлоор бол яг ингээ гаднаас харахад хүн бол ингээ ялгаагүй юм шиг харагдаж байгаа юм шиг. Миний зүгээр яг хүмүүсийн мэрэгжлийнүүдээр харах юм бол ялгаатай л да амар. Зард нь санхүү мөнгө тэгэл entertainment гэдэг чинь амар тэр дуучныг амар алдартай болгож өгч DJ ч юм уу те. Бүр ингээд хэрэг ард нь мөнгө санхүү байхгүй бол бас тийм алдартай болгоход дэлхийд харагдаж юм бол баг боломжгүй л юм байна. Нөгөө багаар ажиллаж продюсертэй ажиллах тий боломжийн Солонгос ихт байна гэсэн үг үү те. Ард нь баг байгаа ганцаараа биш те. Тэр амар сайн явж байгаа ганцаараа биш байгаа. Ард нь баг болохоор тэр нэг амар. Монголд байгаа DJ-нүүд яа гэм бэ? Яаж ажилладаг? Монголд байгаа DJ-нэр яг тийм санхүү мөнгөний хувьд бол миний бодлоор яг тийм ард дэмждэг хүмүүсүүд нь баг байдаг юм санагдсан шүү дээ. Манай найзууч ч өөр надад хэлчихлээ. Яг өөрөө бол бор зөхөр явдаг ч юм уу те. Сколик баартай хамтардаг ч юм уу, клубуудтай хамтарал тэгэл ажилтдаг юм шиг л шүү дээ. Солонгос хүмүүс арай жоохон өөр те.
жоох ингээ ойлгоод ер нь Азийн төв шиг одоо л нэг жоох ойлгоод ингээд явж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Энэ яг артист үү те артист мөн байна гэдгийг жоох ойлгоод одоо л DJ гэдэг артист гарч ирж шүү дээ. Ойлгож байгаа байхгүй. Тэгэнгүүт яг Монгол хүмүүс болох нь яг тэрийг бас анзаарж байгаа амар цөөхөн байгаа байхгүй. Ингээл энэ гүсэ шоудаг DJ ч юм шоуны газрын хүн гэж л яг л өөрөө чи ярьдаг яг л тэгж ярьж байгаа байхгүй. Ойлголт. Ойлголтод бол одоо entertainment байдал амар хэрэгтэй л байгаа байхгүй. Тэгжиж энэ төр чин шоу ч юм шоуд газар юм биш. Яг тийм артист DJ шүү гэдгийг entertainment байдлаар харуулах хэрэгтэй юм байна. Солонгост амьдарч байгаа хугацаанд нийтдээ баг 120 гаруй тоглолтоор ивентэд DJ хийсэн байсан гэсэн үү? Тий, одоогийн байдлаар одоо нэг тоглолт байгаа. Тэгээд тэр тоглолт нийлэх юм бол 122 тоглолтын дээр ажилласан. Вау. Тэгэхээр тэр болон ингээ өөр чинь яг ямар мэдрэмжүүд өгсөн бэ? Тэр дундаас хамгийн бүр best байсан энэ гэдээ ярих юм бол юу вэ? Best Dancing бол өнгөрсөн жил нэг одоо ч All Hit 2 гэж соноос ирж байгаа шүү дээ. Одоо 8 сараас нь тоглох гэж байгаа. Одоо энэ нэвтрүүлэг гарахад ирсэн байх бах тий. Ирсэн байх. Тэнгүүтээ тэр тоглолтын All 2 нэг нь сая солонгос өнгөрсөн жил ирсэн байхгүй. Тэгээд тэрийг нь 2 хувааж ирсэн. Тэгээд Jusokar Outlaw Flash ирсэн байхгүй. Тэр тоглолт бол миний үзэгдэлд бас амар байсан. Яг аль талаараа яагаад? Хүмүүс нэ зүрх сэтгэл хоногсон дуунууд амар ихтэй. Ингээд дууг нь хаахад л бүгд дагаад болж байгаа юм чи бүр ингээл амар гоё. Би бас үзсэн шүү дээ. Тэн дээр DJ-гэр ажилласан байхгүй. Тэгээд надад бол тэр мэдрэмж бол амар байсан. Яг л All Hit нь яг л ирсэн тий. Яг мэдрэмжээ аваад. DJ хүн чинь ингээд уран бүтээлчээ тайзан дээр гараад яг нөгөө үзэгчтэй хараад дөргөөл тий. Огшоод ингэдэг адилхан. DJ ч гэсэн яг өөрийнх нь хөгжмөндөр бүжиглж байгаа хүмүүсийг хараад ч юм уу дөргиж байгаа хүмүүсийг хараад бас амар гоё мэдрэмж авдаг уу? Тийм шүү дээ. Жишээ нь одоо нэг эрэгтэй хүн те найз охинтойгоо болцгоо явж идэв шүү дээ. Сэтгэл догтлдог үстэй амар бүр ингээл тогтлол. Яг тийм мэдрэмж авдаг. Тийм үү? Тэрийг 2 3 нугалахаар юм мэдрэмж. Ингээл зүрх чи ингээл дээшээ тислээл ингээл байж чадахгүй болоо. Яг тийм мэдрэмж. Тогтлол бүр яг үнэхээр тийм мэдрэмж авдаг. Ер нь Итевонд манай монголчууд Итевонд аяг хөш авдаг шүү дээ. Итевонд Монгол баарнууд их байдаг лөө. Монгол баар одоо ер нь л байхгүй шүү дээ. Байхгүй болсон уу? Байхгүй. Өмнө байсан. Би нөө ажиллаж гэсэн шүү дээ. Тэр үед ингээд байсан байхгүй. Тэр баараас одоо солонгосын алдартай DJ Teats гэдэг байгаа. Хипхоп жанраар одоо Аазда нэгт явж байгаа. Тэгээ солонгосоор нэгт байхгүй. Тэр DJ одоо миний тоглож байсан баараас гарсан байхгүй. Төрж гараад. Тэнгүүд яг би тэрнээс бас өөрөө тэрнээс бас сайжраа тэр баараас бас төрж гарсан байхгүй. Тэгэхээр тэр том хүнтэй бас бидний баар нэг ажиллаж байсан байхгүй. Би мэдээгүй тэр үнийг тийм лаг боломж мэдээгүй. Тэр хүн аим мундаг одоо мундаг болсон. Итевонд хэр ингээ очиод гоё хөгжмөнтэй газар очие гэвэл та гоё санал олох 3 газар нэрлвэл бас яагаад тэр 3 газар сонгож бадлаа? Owl Lounge гэдэг байгаа. Тэр бас аим гоё хипхоп. Ер нь л одоо энэ Teats тоглолдог байхгүй тэн дээр. Тэгээ гоё том DJ, том гоё хөгжим сонсно. Тэгээд бас Gating гэдэг байгаа. Яг тэрний хажууд л бас яг хамгийн хүн ордог нэг газар байхгүй. Хөгжмөнийх нь уур амьсгал жанр нь яг ямар хөө болохоор та санал болгож байгаа юм? Ер нь бол хипхоп R&B шүү дээ. R&B. Ерөөс нь хүмүүс чи ер нь хипхоп R&B хөгжим дэлхийг нойрхож шүү дээ, тий. Ямар ч баарнаас тэр хөгжимд хүн наалддаг. Хаус хөгжим чинь болох амар жоо уйдгартай. Ер нь Аазууд нэг тийм хаусыг амар тийм бас нэг юм хүлээж авдаг жоо бага юм санагдсан болоо. Ер нь хипхоп хөгжим л амар. Монголчууд хипхоп хөгжим дуртай байна шүү дээ. Өөрөө ингээд баарнд орохоор ямар хөгжим ингээд ороход сонь гоё санагддаг. Би наалдаг ч юм уу. Тий, хаяа орохороо тэгээ гоё тийм хөнгөн хөгжилтэй байх боломжтой жоон тесрэлттэй ч гэдэг юм уу тийм хөгжмнүүд надад гоё сан. Тэр нь ямар төрөл гэсэн үг тэгэхээр? Тэр нь болохоор юу tech house юм уу? Тэгээ EDM хөгжим байхгүй. Тэгээ EDM болохоор солонгосын EDM тустай бас байгаа. Дэлхийн world EDM биш. Солонгос Кore EDM бас тустай. Тэр нь арай өөр ах. Юугаар ялгаад ах вэ? Яг солонгос хэмнэл ингээд дуу мөн орсон ч юм уу те. Асуул шал өөр. Тэгээд одоо энэ солонгосын DJ Монгол очиж тоглоод байна шүү дээ. Ингээд монгол хүмүүс энэ яаж өөр тоглоод байна? Ямар өөр хөгжим бэ гэхлээр. Тэгээд солонгосын EDM байхгүй. Тийм газар очиж гэвэл би Итевон танаа очиж болох юм. Тийм газар бол Хүндэ биш нэ Хүндэ дээр бас байгаа. Тэгээд Абгучонд бас байгаа. Тэгээд тэрийг дэлгэрэнгүй яваад комментэнд ороо бичээд өгчээ. За тэр газрыг сонирхож байвал та бүхэн коммент хэсэгт бичиж өгнө гэж шүү. Яг Ганнам намч бас өөр хүмүүс л ордог юм л те. Ааха. Ганнам ч баячууд шоудаг газар байхгүй.
За. Хүндээ ч болох нь 28-аас доош насны оюутнуудын шоуд байгаа зэрэг. За. Тэгээ тэнд уух юм нь арай хямдхан зардаг. Аха. Хуулиндаа заасан. Тэгээ үнтэй зарж марах юм бол шууд тэр клуб хаагдаг. Үнэ дээр үү? Тий. Тэнгүүтээ Итвон ч болсон зөвхөн гадаадуудын шоу болдог. Гэхдээ бас нас зуул заадаг юм байна. Жоохон 40-с жоохон 40 жоохон доош ч юм уу. Тийм бол насаад юм л. Тэгээ манай монголч мэдхгүй бол бас ийм байдгийг шүү те. Оролдог учраас эндээ яваад байгаа шүү. Нэг хэсэг Итеон дээр нөгөө монгол хүмүүс оруулахгүй гээд айгу баг бичиж наацсан байдаг. Тэр яг яагаад тийм болсон бэ? Манайхан ч нөгөө бүлгээр ингээл нийлээ шоуд шүү дээ. Солонгосоо бараад ороод. Тэгээ тэнд зодоонуудаа хийгээл тэгээ асуудал байгаа. Тэр нь нэг биш аим олон тавтагдсан болохоор нөгөө яг тэгээ яг сая тэгээ төгсөж байгаа байхгүй. Тэнгүүтээ дараагийн ингээ зүгээр л мөрөөрөө явж байгаа бас гоё залууч зөндөл байгаа шүү дээ. Тэд шоуд тэдний замыг бас хаадаг ч юм уу те. Одоо гайгүй болцсон уу? Ер нь бас ялгаа. Одоо яахгүй. Одоо гайгуулт одоо л өмнөхөөс бол гайгуул болсон л да. Одоо 2000-ны залуучууд арай жоохон бас соёлтой болж эхэлж шүү дээ. Тийм бах тий. Ер нь бол гайгуулж. Гол нь нэг насны цаг заацсан болохоор тийшээ хамаагүй ордог ч юм уу тэгээд оронгууд насны зүрэ гарахаар ч нэг асуудал гараад идэх байхгүй. Намсан дээр нэг гадаа хөгжим тоглож ирсэн шүү дээ. Тий. Тэр яг ямар зүйл болсон бэ? За энийг их түүхийн эхлээс нь ярьж байгаа. За. Ингээ би ингээд Итвон дээр ингээд такси олдохгүй байж байгаа. Би солонгос залуу байцсан. Такси суужхгүй. Тэнгүүд нь найзаа би ингээд чамтад сууж байгаа замд чи ингээд таксиж аваа явчихдаггүй гэсэн чи тэгдэг гэсэн юм. Тэгсэн чи тэр найз нэг DJ хүн байсан баахгүй. Аймаа сонио. Тэгээд DJ-гээ жоохон сураа явж байгаа ч юм уу те. Тэгсэн чи хөвчөө унгацаахгүй үлдээцээ. Тэгээ би тэр ID майдгаа ихлэ солилцсон байсан Instagram. Тэгээ би чихвчийг аваад тэгээ тэр хүнд ID холбогдоод чихвчийг гэр хаягаар явуулсан байхгүй. Ам үнтэй чихвчээс. Надад баярлаа. Чи өстө надад баярлаа. Би монгол хүн шүү дээ. Хоорондоо танилцаад. Тэгээ тэр найзлах математикийн багш байхгүй. Бас аим шал өөр мэрэгчлээ. Тэгээд Итвонд би ивентингүү тэр найзыг бас өрдөг басахгүй тоглуулаад. Тэгсэн чинь Намсан таавар дээр ийм их чинь чи тоглох боломжтой юу насаа гэсэн чинь би үү тгий шууд гүйж хэлээгүй тэгээ шууд дартайсан. Тэнгүүт нэг тэнцэж ерөөсө хэр баркын тоглоод ийм юм одоо боломж олдохгүй байхгүй. Яг тэр боломжийг ашигласан. Харин тестагаа ярьжсэн би яг фэйс. Монгол анхудаага тэр Намсан таавар тоглож байгаа гэсэн чинь ямар гоё мэдрэмж гээл тий. Монголдоо тавьж үзсэн. Харин тийм Монголд байгаа тавьсан байсан тий. Айскул ахын нөгөө нэг дуу тавьсан байхгүй. Айскул ах чинь тэрний өмнөх үе өнгөрсөн байхгүй. Тэгээ би айскул ахад хүндлэл үзүүлээд тэр айскул ахын дуу тавиад ясах. Тэгээ монголчуудаас ирчихсэн. Боо амар гоё санагц. Тэгээ пэйж ууц руу таагалсан байхгүй. Тэгээд амар Монгол дуу яваад ингэсэн гоё санагдлаа. Тэ. Өөр танд яг ингээд DJ хийж явахтай ч холбогдолтой гоё дурсамжууд ч юм уу гоё зүйлүүд юу байдаг вэ? Дурсамж гүйл зөндөл байна л да. Дурсамжийг үйл тэгэл дуулдаг нэг даваадашаа гэдэг үед нь шүү дээ. Одоо рүүки дээр тоглолцсон байхгүй DJ. Даваадашаа дүү пиа арчлаа гэдэг. Бүг асгаа тий. Асгарч тий пиа. Тэгсэн чи хөгжим унтраад балдраад Тоглолтын дээр нь. Тий, тоглолтын дээр хундаа дээр бас ахгүй өнгөрсөн жил. Тэгэхээр ер нь бол 7-800 бас ирсэн. Тэгээд харин тэгээ унтраас энийг хөгжмөө унтраачаад хуурай альчаар атсан чинь тэр хастдгүй. Тэгээд хамгийн сүүлийнхэн дуунагаад хүмүүс хүлээгээд байдаг. Тэнгүүт би өөрийнхөө чадвараар яаж яаж байгаа л энэ хөгжим ингэж байгаа юм холбочоод нэг дуу хүн тавьсан. Тэгээд яг тийм бас хөгжилтэй болчихсон. Сүүлийн нөө залуу артистууд бас солонгос төр тоглолт ихээр гээд нилээн согтуу тэ халамцуу дуултаа гэдэг дуулахаараа хитгэн дуулаад явцдаг. Тэгээ нөө DJ-нүүд нь л яг тэрийг арыг нь авчихаар ингэж хүмүүсийг үлзэн шоудолж өнгөрүүлдэг гэдэг чинь энэ хэр ортой вэ? Тийм шүү дээ. Тэр бол яг үнэн шүү дээ. Яг нөө залуу болохоо ингээл те. Гол нь найз нөхдүүд нь тэр нэг артл VF өрөөнд дотор дуулгачихж байгаа байхгүй. Тэгвэл найзуудаар хүндлээд уунгууд халанцуу гарч ирж байгаа байхгүй юм бол. Гэтэл яг бүгд л тийм биш л те. Бас яг зарим нэг юм те. Ах нар ч бас тийм хүмүүс байна. Тэгээ бас тийм асуудал бодтоор байдаг байхгүй. Бол яг тэрийг хардаг тий. Тэгээд ард нь тэрийн хөгжмөөрөө л ингээл хүмүүсүүдийг аваа гарчиж байгаа байхгүй. Тэгэл яг VF өрөөнд дотор л ер нь бүх юм болдсон шүү дээ. Тэр нууц өрөөнд ууж байгаа тэгэл. Ер нь гэхдээ манайхаа бас их уух дуртай хүмүүс санагдсан шүү дээ. Манай монголчууд. Тий. Гол найз нөхдөнд амар ятгаж ингээ уулах тийм байлээ. Тоглолт хийгээд тахт чинь тий хүн уран бүтээлийнхаа ажиж амар бол хэдэн мянган хүлээж авах чинь ингээл халанцуу гардаж ирдэг ч юм уу тий. Найзуудаас их муухай шүү тий. Тэгээ угаасаа VF өрөөнд ороход харам аим олон сууж байгаа байхгүй. Тэгээд яг тийм нөхцөлний бүрдэж болохоор тэн дээр аим гоё зүг ажилмаар юм шиг санагдсан байхгүй. Дуртай он орж ирээл тий. Тэгвэл нь дуучт нь хохирчж байгаа байхгүй. Дууч нөхөрөө ингээ үзэгчтэнсэн тий.
нэг цогтой хүнийг дуулж байгаа харахаа бас сонир шүү дээ. Тэр гэхдээ Монголд бас тэгж болдог ш адилхан. Яг Монгол солонгосоо ялгаагүй байна. Тийм үү. Солонгос уран бүтээлчид ер нь хэр байдаг вэ хамтарч ажиллагаад? Би бол дуучтай байлаг тийм хамтарч үзег. Зүгээр DJ-нүүдтэй бол солонгос DJ-нүүд бол их хамтарч байсан. Одоо ингэж үний хувьд ч гэсэн ер нь ялгаатай ингэ солонгос талтай хамтарч ажиллах, пэй Монгол талтай ажиллах нь арай өөр байдаг. Адилхан байдаг. Солонгос нь арай илүү цагдаг шүү дээ. Солонгос нь арай хүнд өгөх юунууданд арай их байгаа даа. Арай хэдих үү? Тэрийг одоо өөрийгөөс асуусан. За. Ер нь та ингэж өөрийнхөө хөгжмөөр ч юм уу нэг ийм юм хэлхийг хүсэж байна. Ийм юм мэдрүүлмээр байна гэж голчлон одоо анхаардаг зүйл нь юу вэ? Хөгжмөөр ер нь юу хэлхийг хүсдэг хүмүүс? Зөв зөвхөстэй шоудах тий. Гой соёлтой шоудаад асуудал гарахгүйгээр тий. Тэгээд гой нэг өдрийн цагийг өнгөрөөгөөд тэгэж гараас гэж боддог байхгүй. Тэгээ хөгжмөөрөө тэрийг хэрхэн илэрхийлэх вэ? Тэгээ яг тавьж байгаа дуугаас алчилгаа шүү дээ. Яг ямар хүмүүс орж иж ингээ Wi-Fi хүмүүс орж иж нэрийг харж байгаа л тэгэл нэг миний чинь лист чинь 5,000 дуу байхгүй. MacBook-н дээр. Тэгээд тэрнээс ч аим олон дууг ингээл бэлдэх мэдлэг ч амар цаг хугацаа байдаг байхгүй. Тэр болгоно интернетээс судалдаж авдаг тий. Тэгээд хүмүүсээ харж агаад хүмүүс нэглээ халаад нулаа ер нь аюултай байна гэх юм бол тэгэд дөргөө хөгжим өгөхгүй ч юм уу. Айлбал жоохон зөөлрөн хөгжим өгч юм. Иймэрхүү байдал тактикаар бас ажилтдаг. Тийм шүү дээ. Тэгж ажиллана шүү дээ. Уусаар ингээл амар дөргөө байж байгаа жоохон ингээл ингэх гээл эвгүүтэх гээл хэлэнгүүт дуугаа яг ингээд уусгаж байгаа л жоохон зөөлөн тий. Намуухан дуу тавьдаг ч юм уу. Одоо хипхоп хөгжим ч юм. Тийм тохиол бас зөндөө байгаа. Артист хийхээ хажуугаар та өөр ямар ажил хийж Солонгост ер нь хэрхэн амьдарч байна? Шилээ авч байгаа юм тий. Одоо дижинээсээ гараад. Одоо ястаа хоёрхан амьдрал байгаа юм. Хувийн насаа. За би одоо ингээд адилхан бусдын ажлыг хийдэг хар ажилттай ингээд хэлдэг шүү дээ манайхан. Тэгээд ер нь манай урлагийнхан ч бүгд энэ дээрээ л адилхан л ИСА хийж байна тий. Би бас ИСА-г 10 жил болж байгаа байхгүй. Тэгэл ИСА хийгээл одоо хүртэл ажиллаж байна. Тэгэл ИСА хийгээл хажууган DJ гээл ингээд хоёулын зэрэг ингээд одоо хүртэл авч явж байгаа байхгүй. Олон жил. Яг нь тууштай энэ тууштай нэг зан чанартай юм байхгүй. Тийм байна тий. Нэг байгаль хичээл. Намаа хүн муусан чи яасан ч тий ингээл шантарахгүй ингээл яг явж идэх. Шат шиг ингээл уруудахгүй ингээл унаал басаад унаал. 10 жил ИСА хийсэн гэдэг чи одоо баг ИСА-ныхаа ахлах болцсон уу? Тийм шүү дээ. Баг магтай ажиллах уу яаж ажиллаж байна? ИСА-гаар сонир сайхан юу байна? ИСА-гаар зуны халууныг хэрхэн даруу таад дав? Зуны халууныг бас давахгүй. Энэ жил бол аймаа хаалж байна тий. Энэ жил давхад бол чангал байна. Тэгээ ИСА-н дээр ч нэг Монголд нэг залуу орой нэг уучаад гадуур шоудчаад тэнгуүтээ магаш нь ажилдаа гарсан чинь архиныхын юу н гараагүй. Тэгээ халуунд гадаа ажиллаж байгаа ухаан алдаж байна. Тэгээд эмнэлэг дуудаад эмнэлэг нь дахиад өөр эмнэлэг рүү явуулаад төлбөр нь 500 600 зогсож байгаа байхгүй. Эмнэлгийн машин хүрч ирсэн. Тийм тохиол байгаад байгаа байхгүй. Ийм халуун үед бол манайхан битээ яваараа тий. Орой нь өмнөх өдөр нь битээ яваар. Бие бодохгүй бол тэгээ ухаан алдсан тохиол залуу хүн байгаа байхгүй. Тэгээ ер нь бидний ажил чинь бас тийм амар ажил биш шүү дээ. Яг хүнд нөхцөл ажиллахгүй нуруу өвддөг тий. Тэгээ нуруу их бигээ бодож ажиллаараа тий. Би үүндээ тусалж ингэж ийм хамт ажил багийн ажил байгаа байхгүй. Та ч одоо өдөр нь айлаа нүүлгчээд оройн DJ хийгээд яваад гарчдаг. Ядар нэц. Амар ядардаг шүү. Яаж эрүүл мэндэд анхаарч байна? Ядрахгүй юм шиг л одоо ийм хүндээ тий. Ингэж хүндээ харагдах гэж явдаг байхгүй. Тэгээ дотроо л ядарч байгаа шүү дээ амар. Тэгээ би нэг сайн унтдаг болохоор нэг унтахаа амар сайн зохицуулж чаддаг байхгүй. Тэнгүүт нь тэр нь намайг ингээд амрааж өгч байгаа. Хүмүүс нойроо ингээд юм яг цагтаа унтахгүй ингээд байгаад болохоор тэрнээс бол ядаралт авчиж байгаа. Тэгээ та ч одоо шүн голцоо DJ хийнэ үстэй. Тэр чинь нойроо хизээд нах уу? Тийм би өмнө бол яг шүнжээ ажиллаж байгаа магаш ажиллаа хийгээ явдаг гэсэн байхгүй. Одоо болох нь яг тийм ш ивент DJ болсон байхгүй. Одоо өргөдөж тоглолдог ч юм уу. 7 ногт 2 3 хийдэг ч юм уу тий. Тийм болохоор бас гайгаа байгаа. Ивент DJ гэдэг нь өөрийнхөө нэрмжит ивентүүдийг зохиогоод тий. Нэрмжит тэгээ бас өөр хүмүүс ивент зохиогоод намайг өрдөг ч юм уу тий. Тэндээ тоглох ч юм уу. Эсвэл Монголоос ирсэн дуучдын тоглолтын дээр бас өргөдөж тоглолдог ч юм уу тий. Тийм байдлаар ажиллаж байгаа. Айл нүүлгэж жагаад нөгөө хамт шоудаг хүмүүс та таарчсан гэсэн мөлий. Юу гэсэн мөлий дөрөв. Айл үлгэж байгаа нөгөө манай нэг итвон дээр байнга ирдэг солонгос байдаг байхгүй. Хоёр хос. Тэгээд 5 тоног машинтаа ороод айл руу ороод гэсэн чинь нэг лайм таньдаг царай. Юу юм бэ л гайхал. Ингээл нөгөө нав байрнаас хаана арлаа гэж би биний гараалаа гайхаад хараад байгаа. Тэгээ ярьсан чинь итвон дээр байдаг шүү дээ. Тийш чи DJ
юу юм мөн бишээс юм уу? Яалын үдгээс л хийдэг гэсэн юм уу гэдэг л гэж аах гэсэн чинь. Тэгээ бас гайхчихсан. Бас манай нэг нандайг найз зодтолдог найз бас яг тийм тохиолдол бас таарч ирсэн. Гэсэн чинь өө тамирчин зургатаардаг тамирчин яалаа гэж ингэж тийм гайхаад тэнгууд бидний чинь яг тийм ажил хийдүү гэж мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ штэ. Бас тийм тохиолдол амар инээдтэй ч юм хөвгөлтсөн санагдсан. Тэнгууд нь бид нар бас ингээд гадаад том болохоор ингээд тэг хүн нутдаг ажлыг явдаг, давхар ингээд ажил хийж амжилтаа залгаж явж байгаа. Ингээд ойлгож байгаа байхгүй. Ер нь цаашид ингээд DJ хийх сонирхолтой ч юм уу, солонгост бас энэ талаар сонирхож байгаа хүүхдүүд байх юм бол юундаа илүү анхаараасаа гэж бодож байна. Бас нөгөө төхөөрөмж байгаа шүү дээ. Тэрийн сонголтонд нь бас та бас зөвлөгөө өгөх юм бол юу зөвлөг? DJ пианор хөгжимч одоо нэг CDJ 2000 гэх том хөгжим байгаа. Жижигхэн хөгжим байгаа. Ер нь хамгийн жижигхнээс нь жижигхэн хямдхан хөгжмийг аваад санхүүг үүсэх боломжтой шүү дээ. Хямдхан хөгжмийг аваад тэн дээрээ одоо YouTube-оор сараа сурдаг ч юм уу те. Эсвэл надтай холбоотой надаас сурсан ч болно шүү дээ. Тэгээд хямдханаас нь сурахад хямдхан жижигхнээс нь л ер нь сураад явал зүгээр гэж байна. Тэгээ ер нь зарим дүүнерч тэгэл ер нь тэгэл өөрөөс нь шалтгаалж шүү дээ. Яг өөрөө тууштай явах уу, эсвэл байх уу, зөв сонирхож байгаа юм уу те. Эсвэл энийг бол ажил болгоо ямаар байгаа юм уу гэдэг хүүний сонголт байгаа байхгүй. DJ болоход ер нь юу илүү чухал байж хэлэх юм бол мэдрэмж ч юм уу те. Тууштай байдал, хурдан хөдөлгөөн юу илэн ер нь их чухал юм бэ? Дууны сонголт бас амар чухал байна. Дуугаа бэлдэн, ямар дуу таах уу? За, ямар насны хүмүүсийг орж ирдэг вэ те? Тэгээд ингээд бүх насын ингээд дуу бэлдээд тэгээд тэрийг гэртээ бэлдээд дуугаа тоглоод бэлддэг ч юм уу те. Тэгээ ер нь тийм л ах гэж бодож шүү дээ. Одоо нэг DJ нар чинь хөгжмийнхаа листийг ингээд сая бэлдээд аваад ирж штэ те. Тэг яг ингээд нөгөө газраа болохоор ингээд тэр бэлдэж авчирсан листээ тавьчаад тэг ингээд юу хийгээд юм бэ? Тэндээ дахиад юу байхгүй нэг одоо энд зүүн талд нь дуу явж штэ те. Бааранд явж байгаа байхгүй. Тэг ингээд нөгөө талд нь дуугаа бэлдэж байгаа байхгүй. Дараагийн дууг оруулах гээд чихвчээр сонсоод. Чихвчээр нүдэл гэсэн байхгүй. Чихвч авахгүй хамаад бол сохор үнтэй л адилхан гэсэн. Тийм. Дуугаа бэлдэж байгаа байхгүй. Дараагийн дуу оруулах гээд тэгээд тэр чинь уусгаж оруулж байгаа байхгүй. Битийн асаад, битийн нэмдэг ч юм уу те. Шингэний асаад ингээд зөрүүлж. Ингээд юм сонсоод идэг нь дараагийнхаа хөгжмөд сонсоод байгаа юм уу? Дараагийн дууг нэг өмнөх явж байгаа дуутайгаа нь BPM нь хурдын тааруулаад 100 хам бол 100-тай 2 хөгжим яг адилхан хөгжим байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 98 байх юм бол зөрчил нь бит нь цохилтод байхгүй. Яг адилхан темптэй явуулах. Тэгэхээр нөгөө нэг авчирсан листнийхаа дагуу бас явахгүй байх тохиол байна гэсэн үг. Сонгож оруулна гэсэн үг. Сонгож оруулна байна. Одоо тухайн мэдрэмжээр ч юм уу те. Wife нь өөр болчих шүү дээ. Ингээд аим олон холимог хүмүүс ирчингүүд нь бас ингээд өөрийнхөөрөө бас тоглож болохгүй шүү дээ. Мэдрэмжээр бас явж болно. Солонгочууд ордог клуб, монголчуудын ордог клубд ингээд ороод харахаар яг шоуж байгаа тэр залуучууд нь яг хэр ялгаатай харагддаг бай танд. Нэг тийм аймаг ялгаатай биш байгаа байхгүй дэлхийн бүх хүмүүстэй. Зүгээр нэг солонгочууд ингээд яаж утсан цогцсон ч ингээд асуудал гаргадаг үү те. Манайх нь яаж уусан ч асуудал гаргадаг. Тэр аймаг. Уусан ч асуудал гаргадаг. Асуудал байгаа байхгүй. Хэрэлддэг ч юм асуудал дандаа гаргадаг. Тэнгүүд солонгоч хижээс игдэг байгаа байхгүй. Тэр нь болохоор хүүхдүүд нь жоохон багаас нь ингээд ээж аав нь заагаад өгсөн хүмүүжил тэгээд. Бид нар бас солонгосуудаас сурах юм зөндөө бас байгаад байгаа байхгүй те. Бид ч одоо сургаал явж лээ явсаар л. Солонгос хүмүүс сурсан юм бол зөндөө л шүү дээ. Стил имиж гэхдээ манай монголчууд арай илүү байдгүй. Тийм шүү дээ. Амар өрмөц. Нэг жоохон хориотой хувцас өмссөн те гэдэг. Энд бол ингээд зил хатга болдгоо те. Монголчууд арай илүү цоглог хувцалтай шүү дээ. Солонгосчуудаас. Тэгээ солонгосчууд нэг арай жоохон өөрийнхөө стил нь арай өөр л те. Яг солонгос стил те. Манайх ч яг юм Европ, Орос тал руугаа стил байгаа. Тэр үйл шал өөр харагдал. Бүжилж байгаа маань ч гэсэн монголчууд амар өөр хүчлэгтэй, гоё хүчлэгтэй. Манайхан ч тэгээд ингээл ирүүлдэ суугахад ингээл бүгд ингээд суух араа хүлээгээл. Тэгэл яг ингээ уугаар халаал эхлэх юм бол яг дотор нь гарч байгаа л. Зүгээр тайзнаар бол байхгүй болгож байгаа. Амар манайхан тэр талтай солонгосчуудаас илүү шүү дээ. Ер нь дэлхийн ямар ч баанах монголчууд илүү байдаг байхгүй. Бүжилж байгаа нөө. Тий, яг ингээл тэнд нэг хүмүүс саагж штэ тэнгүүд яг л тэр монголчууд байдаг байхгүй. Монголчууд тэр тал дээр амар сайн. Энэ хурдан уусч чаддаг. Тэг ямар нэг юм уусч чадсан зөксөж чаддаг тий. Одоо Чингис хаан чинь яг уусдаг байсан шүү дээ. Ингээд бүх юм ингээл байгалийн цогцлоор явдаг. Манай яг бүх газар яг адилхан байгаа байхгүй. Хэрвээ одоо би энд Солонгост клуб ч юм уу байгуулъя, үүсгэн байгуулъя тий. Клубт олъё гэдэг юм бол та надад юундаа илүү анхаараарай гэж зөвлөгөө өгөх вэ?
хамгаалтан дээр их анхаараа гэж бодож байна. Манай монголчууд ингээ ажиллахаар хамгаалалт байхгүй тийм хамгаалагч. Нойл дээр ингээ асуудал болдог байхгүй. Тэгээ нойл дээр ингээ хамгаалалт байх юм бол асуудал гарахгүй. Нойл дээр хамаг зодомод асуудал болоод байгаа байхгүй. Тэгэхээр гадаа дотор тэгээ дотор нойл дээр ингээ хэрэгтэй хамгаалалт заавал байх хэрэгтэй. Тэр нойл дээр ч одоо яхаараа зодлоо. Нойл ч одоо ингээд нэг дотор нь орно шүү дээ тий. Тэнгүүт хүмүүс контакт өгсөн боломж гарч байгаа шүү дээ. Дүрлцсэн мөлцсөн ч юм уу. Эсвэл дотор байсан жоохон бодсон хүнийгээ дотороо тийшээ гараад нэг Хүнээс даалга юм оруулж чи тий гэл нэг тийм бодолтой хүмүүс байгаа шүү дээ. Унагаан чи үг даахгүй хүмүүс эсвэхэд нь шүү дээ. Жохон ингээл муухай хардаг чи энэ яага муухай хардаг ингээл нойлдч тэгэл тэр таймд болоод байгаа юм. Эмхтэй нойлс адилхан айл айл. Тэнгүүт нь хамгаалагч байх хэрэгтэй. Энэ хүн хүмүүсийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Одоо та ингээд Солонгост 15 жил энэ шоу, ивентийг зохион байгуулсан биз дээ, тий. Тэнгүүд одоо сүүлийн 5 жилээр ингээд харахад ч юм уу, эсвэл 10 жилээр харахад ч юм уу, хэр өөрчлөлттэй, дэвшилттэй байгаа юм шиг харагдаж байгаа юм. Солонгос манайхан бас хувцлалтай ингээ би өөрийгөө биг авч явж байгаа байл хүнтэй хайрцаг харцаа марцаа. Ер нь шал өөр болж байгаа шүү, шал өөр төвшөнд. Хизээнээс тань мэдрэгдчихсэн бэ? Яг 2 3 жил ковидоос хойш ингээ аим мэдэгдэж. Тэнгүүтээ ингээл хүнтэй харьцаагууд нь зөрөнгөт нь уучлаараа муучлаараа гэдэг ч юм уу те соёлтой болж эхэлж байгаа. Бүр ингээд асуудал гарах нь ч арай бага болдог ч юм уу те. Тэгээд хөгжим хүртэл амар тийм ялгаж сонсч масдаг болцсон те. Ийм хөгжим жоо таалагдахгүй нэ гэдэг ч юм уу. Их бүхэн таалагддаг ч бас байдгүй юм байл л те. Зарим нэг өөр хөгжим сонсгууд нь сонс дургу хөгжим явдаг ч юм уу те. Тэр олон ч таарал тайвнаж айгүй бас хэцүү байж л байхгүй. Ер нь жоохон толгой зандаа өвдөн шүү дээ. Йоо ямар дуу тавих вэ гэж энэ сонголт. Тэр насын зааж л оруулах хэрэгтэй юм байна л те. Яг одоо 28-аас 20-аас 30 нас ч юм уу 30-аас 40 ч юм уу те. Тэгэх юм бол яг тэр хүмүүс сонсдог хөгжим сонсох байхгүй. Тэгээ бас хөгжмнөөс өөр зорилготой бас хүмүүс байна тий. Ордог. Тийм шүү дээ. Өөр зорилго нь болох нь тэгээд найз охинтой уулзъя гэдэг ч юм уу те. Эсвэл танилцъя тийм юм зорилготой хүмүүс байгаа шүү дээ. Зарим нь найз нөхдөөрөө явж байгаа гэр бүлээр явж байгаа хүмүүс тусдаа гэдэг айгүй олон жанрын хүмүүс орж байгаа хөөх танд урдч. Синглчүүд оронгууд нь синглчүүд л ер нь тэгэл би энэ тэгэл энэ харахаар андашгүй юу ингээ хүмүүсийг энэ бол сингл энэ их гээд энэ даг ингээ харагдаж байгаа шүү дээ. Урд там тайзан дээр сарж байгаа юм чи. Миний ч нүд чи камер шиг гэдэг шүү дээ. Ингээл бичээл дотороо бичээд нүд ингээл те. Тэнгүүд манай найз асуудаг. Чи нүд чи камер юм шүү. Ингээл чи хүм болгоо мэдээд байх. Яаж мэдээд байгаа. Би ч байнга орж иж байгаа хүмүүс те. Анх удаа орж иж байгаа бүгдийг мэдэж байгаа юм. Тэгэл баг тэр идэгсэндээ сингл хүмүүс ч арай нэг өөр харагддаг байхгүй нэг юм хараа жоох нэг юм хөдөлгөөнтэй те ингээл аим хурдан хөдөлгөөнтэй байдаг байхгүй. Нөө хос мостой хүмүүс ч арай жоохон зөөлхөн дараахан ууж байгаа нь цасаараа баг уудаг ч юм. Тэрүүгээрээ бас ялгаатай бас. Гэтэ өөрөө бас ороод ингээд яг тэр дижийн хажуудаас харах юм бол яг л бас ялгах шүү дээ. Дээрээс харж байгаа болохоор. Харин тийм те. Тэгэхээр би бас сонирхолтой санагдаад байхгүй. Хүмүүс яг ямар харагддаг бол. Ингээд бүр хөгжим явж штэ аим гоё дөргөө явж зүгээр ингээд суугсаа л гэдэг юм. Яхаа л гээл. Тэг би энэ яг ч орсон юм болоо. Тэгсэн чинь бүж бүжлэхгүй зүгээр сосоо л байна. Тэг тэгж гараа авчих. Тэг байнга тэгж ордог хүмүүс байна. Тийм үү. Олон төрлийн хүмүүс. Энэ хүнтэй танилцахсаа гэж боддоо шүү дээ. Яагаад ингээд зогсоод тийм бүжлэхгүй ингээд яг эсвэл хөгжим сонсоод байгаа толгой хөдлөхгүй. Тэгээ зогсоо л гэж тийм хүмүүс байна. Тэр юм. Өөр болохоо ингээл бүх ширэн дээр явж идэх те ингээл хүмүүс танилцаа л яваад идэх бүр нэг далдгараа гадаг шүү дээ. Тийм хүмүүс бас байдаг байхгүй. Тэнгүүт нь тэр юм байнга орж идэг юм байгаа байхгүй. Байнга орж идэг. Нэр мэрийг хэлээд явах бас үзэж байгаа болохоор те. Чи шүү гэдэг. Хилчүүл өгнөд намайг дараад нь яхах лаа. Тийм хүмүүс. Гэтэ өвчлэн эмхтэй хүмүүс бас гайгүй шүү дээ. Ирчүүд бол жоохон ер нь бүгд л ирчүүдээс л болдоо шүү дээ. Манай эмхтэйчд бас одоо үед бол гай болцсон шүү дээ. Илүү хөгж нэг өөртөө ихтэй те. Бусдыг хүндэлдэг харьцаа марцаа аим гоё биг авч явж байгаа нь хүртэл гоё болсон шүү дээ. Одоо бид нар ч нэг чонсуу ийсай гэл аим ингээл хувцамссан ажлын хувцамссан гэж бодд юм лээ солонгосод. Тэгсэн чинь тоглолт болсон чинь Монгол солонгос хүн гайхаад хүүх ийм гоё хувцалдаг залуучууд тийм үү гайхаад танихгүй. Ямар өөрхөн залуучууд хүүхнүүд байд юм бэ. Бид чинь нөгөө танаа ийсай хараас дэж хийдэг залуучууд гэсэн. Тэгсэн чинь гайхаж байгаа юм шиг монголчууд. Манай чи нөгөө нүрэ бодвол нөгөө хувцас өмсөй гараад ирэх юм бол тэгэл танигдахгүй шүү дээ. Харин тийм. Би өөртөл ингээд нэг фитнесийн тим центр ингээл хөгжимдөр ажиллаж байгаа байхгүй. Тэгсэн чинь маа нэг найз фитнес урдл нэг цосоол ингээл би танихгүй байхгүй. Булчингаа үзүүлээд ингээл эмхтэй найз. Тэгсэн чинь асааж танихгүй гэсэн. Нөө гэл би танихгүй бүр урд нэг аим тамирчин болцсон. Тэг явж байгаа юм чи бүр тийм өөрөө хөгжүүлээ явж байгаа. Танигдахаар болчтой юм манайх ч.
Сүүлийн үед бас AI гэдэг айгу хөгжиж шүү дээ. Тий. Хөгжмийг баг хийгээл зохиогоол бүх юмыг баг ингэж тавьж шүү дээ. Яг энэ дээр та бас өөрийн хувийн зүгс ямар бодолтой байдгийг. Энэ DJ гэдэг зүйл явандаа бас алга болох эрсдэл байгаа юу? Одоо нэг Google л шүү дээ тий. Нэг Google дээр бидний ингээ ярьж байгаа зүйл чинь AI-д орж байгаа шүү дээ. Тэр нь ингээд аим хоолыг хэрэгжүүлж байгаа шүү. Тэнгүүтээ бах боломжтой гэсэн үг гоё ер нь бол. Гэтэ яг 100% биш. Гэхдээ ер нь бол 80%, 70% боломжтой гэсэн. Яг л бидний хийж байгаа юмыг бүх юм нэг DJ-ийн програм бүх юм чинь ингээл Google дээр байгаа шүү дээ. Тэгвэл тэрийг чи яг юу болгочих юм бол хөгжмөөр AI автомат хийх юм бол боломжтой гэсэн. Гэтэ яг нэг мэдрэх юм арай жоохон сул байгаа чадахгүй байгаа. Яг хүнийг хараад ингээ мэдрэх юм нь л яг мэдэрч амьд хүн шиг DJ гэж арай чадахгүй байгаа. Тэгтэл төхөөл нэлээд төхөөл шүү. Ер нь бас эрсдэлтэй л гэсэн юм л. тийм тий. Заавал байх ширхтэй үгүй юу гэдэг юм ингээ тий. Гэтэ яг нэг хүмүүсийг хараад мэдрэмж нь бол гэж чадахгүй. Энэ одоо яг ингээд амьд хүн робот хоёрын ялгаа тэрэн дээр л гарч байгаа. Тэсэн ч нэг хүмүүсийн хөдөлгөөнөөр ингээд тэрийг иншиг хийгээд ойлгоод хөгжим тавьдаг болчихлоо яах вэ? Тэгвэл тэгэл Тийм магадлал хаа. магадлалаас байж болох. Гэтэ илүү ухаалаг цаг хугацаа шаардах байх тий. Тийм бах тий. Кофе шоп оронгууд л кофе шоп автоматар ингээ кофе хийж өгч тий. Хүмүүсийн ажлыг ингээ байх болгоод байна шүү дээ. Дэлхийд аяа. Яг тэнтэй адилхан. Тэгээд би чинь бас шинжлэх ухааны аймаг судалдаг байхгүй бас. Шинжлэх ухаан судалдаг. Мэдээ үзэх дуртай бас өөр төрөл юм бас тийм. Намаа хүмүүс чинь ингээл DJ ингээ боддог гэсэн чинь. Чөлөө цагаар би чинь мэдээ үзээ сууж. Оо тийм үү. Харин эртний судлах дуртай. Тэгээд одоо энэ маа дэлхий чи одоо ингээд эргэж штэ тий. 2 секунд төрүүлж эргэж байгаа юм. Тэгээд энэ 7-8 сар маань хурдан ингээд өнгөрч байгаа гэж. Маш хурдан өнгөрч байгаа. Дэлхийн ухааныг судалж байгаа хүмүүс яг тэрийг батлаад хэлж байгаа. Дэлхий хурдан эргэж байна. Бид нар та мэддэхгүй юм шиг гэж байгаа бас. Тэгсэнгүүтээ цагаараа хурдан өнгөрдөг байгаа бас. Тэгээд дэлхий төрүүлж эргэж байна гэсэн. Энэ одоо юутай холбоотой байх вэ? Энэ нь болохоо одоо бид нар өөрсдөө ингээд дэлхийд амьдарч байгаа шүү дээ. Ингээд муу муухай юм яг л тэр л нөлөөлж байгаа дэлхий. Газар мазар ухаал тий. Тэр чинь нэг алт малт чинь бас нэг юу ингэж ялаа шүү дээ. Хүний нэг зүрх гэдэг зүрхийн нэг ухаад байгаа л юм нэрхтээ ухаад байгаа юм байна. Дэлхийнхаа зүрхийн ухаад байна гэсэн үг шүү дээ. Тэнгүүд нэг доктортой байдал нөгөө нэг юм удаан ирэх хэмжээндээ биш. Жоо хурдан иргэдэг юм. Тэр нөлөөлдөг гэж л. Тэгээ ер нь үр дүн. Үр дүнд ер нь тэгэл муу зүйл ирнэ л гэсэн газар хөдлөл янз янз ирдэг шүү дээ. Сүмд энд явдаг тий. Тэгээ Солонгостой би амар олон жил явжсэн. Тэгээ явжсэн Монгол ахтаас явдаг гэсэн. Монгол харин Солонгост монголчууд айгүйх сүмд явдаг юм санагдав. Заавал итгэхтэй гол нь биш. Бас нөгөө хамт олонтой болох гээд ч юм уу хэл сурах гээд ч юм бас их явдаг юм санагдсан. Та хоёрыг итгэгч. Итгэгч би өмнө байсан. Гэхдээ одоо л биш л дээ. Тэгтээ дотоо итгэдэг хэврэл байгаацныг яг тэр амьдралаар явах байгаа. Тэгээд 2 он ингээд бүлээн байснаас зүгээр ингээд шууд нэг дэлхийн амьдралаа сонгоо байсан дээр гэж бодлоо. Гэтэ Солонгос одоо ингээд бүх газар ингээд сүм байдаг шүү дээ. Солонгос бараг 80-90% марыг итгэдэг байхгүй. Тэг ямар сандаа нөгөө чи хаана явж гин гэдэг юм бол нэг сүмийн урд гэж хэлэх юм бол болдоггүй гэд. Яа тэгвэл Солонгос хамгийн их байдаг юм бол сүм. Тэгэхээр бид нар ч сонин содон байгаа ш нөгөө сүм харагдахаар. Тэнгүүд нэг сүмийн урд явж гинэ гэдэг юм бол аль сүм баг ингээд 5 минут яваал нэг сүм. Одоо манайх нөгөө шонгийн бод найзууд байна гэдэгтээ адилхан байхгүй болчих жоох байхгүй тий. Би чинь сүмд өмнө ингээд явж байгаад сүмд оройн DJ чи магаас сүмд явж байгаа байхгүй. Тэгээ надад амар тийм ч тэр нь жоохон муу таалагдаагүй. Би өөрийгөө хуураад байгаа юм шиг тэскол итгэж байгаа зүйлийг хуураад байгаа юм шиг. Тэгээд би ингээд 2 он бүлээн байснаас зүгээр хүүдний сонгоод дэлхийн амьдралаар ингээд байсан дээр юм байна. Ингээд яг тэр итгэдэг амьдралаар байх холиод байгаа болох нь тэр нь жоохон. Сүмд явахаар яхаа шоудаж болдгоо юм уу? Сүмд явахаар ер нь бол яг 100 итгээд амьдралаар амьдрах юм бол юу юм бэ л дээ. Энэ бол тэр шоудаж ууцж болдгоо юм лээ. Оо тийм үү. Яг одоо ингээд бурхны амьдралаар амьдрах гэсэн үг шүү дээ. Тэгээ яг энэ дэлхийн амьдралаар амьдрах уу бурхны амьдрал бол хүний сонголт болчиход байгаа юм. Тэгээ яг тэн дээр л би ингээл DJ хичээлээ багаш нь гимшэл сүмд ирж байгаа юм шиг те. Гэж надад ингээд буруу зүйл. Зөв шоуд бол болохгүй юу? Одоо аль тааснаас яг болно шүү дээ. Яг уухгүй муухгүй бол болно шүү дээ. Зөв. Тэр тэгээд хидэр итгэж байгаас л шалтгаалж байгаа. Ер нь итгэгч нар бол ууж болохгүй юм бол. Ер нь бол уудгүй. Миний бодлоо яг 100 итгэж байгаа хүмүүс харахад нь ер нь өөхт уудгүй шүү дээ. Цаанаас нь болохгүй гэсэн тийм сургамж өгдөг бах тий. Тий. Тэгээд тэр байна. Тэгээд би чинь Монголд бас
энд ирэхээс өмнө хөлөг тасчуулагч гэсэн юм. Аа тийм үү. Тэгээ жоохон хөвгтлээсэн шүү Мм. дээ. Тэгээд хүмүүс намайг солонгосоор DJ болсон гайхаад байхгүй. Одоо манай шамнэр ирэнгүүтэй. Та DJ болсон юм уу гайхаад аим том. Тэгсэн надаас бол 1-2 насны дүү хүмүүс байхгүй. Аа. Миний шамнэр. Би чи Монголын хөлбөмбөгийн холбоонд харцаг клуб UB United тэгээд Celebrity Spark бас тоглож байсан байхгүй. Тэгээд тамирчин байж тоглож байгаа хажуугаар нь хүүхдүүд тасчуулагч ажиллаад ингээм цалиа ажиллаа тийм ажил хийдэг гэсэн байхгүй. Тэгээд ээж байгаа л солонгос ирэл DJ болсон байхгүй. Энд бас хөлбөмбөг тоглолтоо монголчууд аягүй их байдаг те. Тий их байдаг. Жилөө цагаараа ерөнхийдөө тоглолтоо тэмцээн урлаа энэ төр орд юм болов яа тийм. Ер нь өмнө их болдог байсан. Одоо энэ 20 хэдэн жил ер нь ковидос хойш энэ монголчууд тэмцээн байхгүй байгаа шүү. Зохион байгуулдаг хүн байхгүй байгаа. Өмнө бол байдаг ус. Хөлбөмбөгч бас нэг спорт юм байсан байхгүй. Тэгээд битбокс, тэгээд DJ энэ гурав бол яг миний яг гурав байсан байхгүй. Битбокс бас гэдэг юм уу та тий. Тэгвэл манай үзэгчдэд зориулаад битбокс гэж үзүүлж болох уу? Болно шүү дээ. За тэгвэл нэг жохон хайлтгаан л үзэл. за. Олон жил хийгэв байна тэгээд. Ever nasa. Оо. Бас нэг нууц аяас байгаа. За. Тэг хүмүүс л мэдэх нэг нь мэднэ, мэдхгүй нэг нь мэддэг байхгүй. Аха. Яг хаа асуугаад ингээд яагаад үзүүлэлт юм гэхдээ нэг. Аа. Уг микрофоноор ингээд дуурах юм бол бүр амар дуурдаг. А тийм нэг DJ хийж байхдаа бас энийгээ хамт хийдэг үү? Гүү хийдгүү. Ерөөс хийдэг юм уу? Яагаад? Яг хаа хийж болно гэхдээ яг нөгөө хамаг ухаан ингээд хөвчмдөр явж байгаа чинь. Хажуугаа нэх чинь тийм зөгцөхгүй шүү дээ. Эсвэл хөтөлбөр гаргаж аваад хийж бас болно л да. Эсвэл нөгөө өөрөө хөгжмөө та бас хийдэг гэсэн шүү дээ тий. Тэрэндээ оролдог уу? Тэн дээр оролж үзээгүй юм шүү. Тэгвэл бас гоё. Оролцох боломжтой юм л тий. Тий. Хийж байгаа юм дээр бол боломжтой шүү нэрээ. За өнөөдрийнхөө подкастаар солонгостой монголчуудынхаа шоу, тоглолт, уран бүтээлд нь 15 жил DJ хийж байгаа Насаахыгаа урьж оролцууллаа. Танд маш их баярлалаа. Намаа бас ингээд зочноор тий өрсөнд баярлаа. Тэгээ танаа хамт олон бас баярлаа тий. Цаашдаа илүү олон нэвтрүүлэг хийгээд олон гоё зочд ураад тэгээд бас амжилт хүсье тий. Олон дагагчтай болоороо тий. Энд чи бас сайн өрөөл шүү дээ. Тэгээд бас Тийм шүү дээ. тэгээд олон хүмүүс нөө лайк surprise дараарай. Дэмжээрэй. За өнөөдрийн бит хоёрын подкастыг дэмжиж солонгостой монголчуудаа Монгол амт эрүүл хүнсээ гэсэн уриатаагаар хишиг махны дэлгүүрээс бас танд өөрсдөө бүтээгдэхүүнийхаа дээжийг явуулсан байгаа. Тэгээ та бас амсаад таалагдах юм бол бас захиалаад идэрэй гэж хүсмээрээ. Баярлаа. Дэм бас гоё шүү дээ. Бид дэмжиж шүү дээ байгууллагууд. Энд чинь бас гоё. Цааш олон бас байгууллага дэмжээрэй те. За баярлалаа. Өнөөдрийн дугаар энэ хүрээд төрлөө. Баяртай.